За сайн бацгаана уу. Өнөөдөр хэдүүлээ adjective clause буюу relative clause-ийнхоо 2 дугаар хэсгийг үзнэ. За өмнөх хичээл дээр болохоор нийлмэл өгүүлбэрийнхаа талаар ерөнхийд нь үзээд тэгээд adjective clause-ийнхаа талаар бас бүтнээр нь үзсэн байгаа. Өнөөдөр одоо өрхөгцсөн хэдэн хичээл дүрмүүдийг үзнэ. За өмнөх хичээл дээр англи хэлэнд 2 өгүүлбэр заавалчгүй холбоос буюу conjunction-аар холбогдсон байдгаа. Холбогддгоо. Тэгээ холбоос нь заавал гишүүн өгүүлбэрийн урд байрлана гэж үздсэн байгаа тийм ээ. Тэгвэл өнөөдөр нөгөө нэг 2 өгүүлбэрийг conjunction-аар холбоодгаа. Тэр conjunction-ыг нь бичихгүй байх тохиолдлуудыг нь үзэх болно. Тэр заавал conjunction-тай байх ёстой гэд байгаа хэрнээ одоо conjunction бичихгүй байдаг цөөн хідэн тохиолдлууд байдаг байх нэ. Тэрийг нь авч үзье. За adjective clause-ийн conjunction-ууд болохоор who, which, that, whom, when, where, whose, why гэдэг conjunction-ууд байгаа тийм ээ. За тэгэнгүүт өмнөх хичээл дээр subject-ийг оруулсан, object-ийг оруулсан conjunction гэж ярьж ирснийг санаж байгаа байх. Тухайн гишүүн өгүүлбэртэй тийм ээ subject-ийн байрлалд байгаа тэр одоо нэр үгийг тодтогч өгж байгаа бол тэрийг subject-ийг оруулсан гэж яриад object-ийн байрлалд байгаа нэр үгийг оруулж өгөөд ах юм бол тэрийг object-ийг оруулсан гэж яриад байсан. За энийг илүү тодорхой болгоё. За subject-ийн conjunction who, which, that гэх 3 conjunction байгаа байх нь object-ийг тийм ээ object-ийг оруулсан conjunction who, which, that, whom гэдэг 4 conjunction байгаа байх нэ. Тэр өнөөдрийн хичээлдээ энэ хоёр бол одоо ингэж ялгаж үзэх нь бол зайлшгүй чухал байгаад байгаа. За хамгийн ихнийх нь гишүүн өгүүлбэрт object-ийг оруулдаг conjunction-ууд буюу who, which, that, whom. За энэ conjunction-ууд орсон тохиолдолд тухайн conjunction-ыг бичихгүй байж болно гэдэг дүрм байгаа. Тэгэхээр өмнөх хэлээд байгаа тийм ээ. Object-ийг оруулсан who, which, that, whom гэдэг. Тэгэхээр хэдүүлээ энийг нь авч үзэх нэ. За object-ийг оруулсан энэ 4 conjunction-ыг бичихгүй байж болно. За харъя. Object-ийг оруулсан энэ үед гишүүн өгүүлбэрийн бүтэц ямар байдаг гэвэл conjunction, subject, verb гэдэг бүтэцтэй байдаг. Нөгөө бүтэц нь conjunction, verb гэж шууд байдаг тийм ээ, subject гүүгээрээ. За тэгвэл object-ийг оруулсан үед болохоор яг ийм бүтэцтэй байна. Тэгээ энэ тохиолдолд хэдүүлээ conjunction-ыгаа бичихгүй байж болно гэж дээрэс нь дарчиж байна. За өгүүлбэрээр харах юм бол she is still working in the school which her father founded гэж байна. За тэр эмэгтэй is still ажилласаар байгаа in the school тэр сургуульд ажилласаар байгаа. За ямар сургууль юм бэ гэвэл which her father founded түүний аав нь үүсгэн байгуулсан тэр сургуульд. За тэгэнгүүт энэ дээр хэдүүлээ which-ийг бичихгүйгээр шууд хэлж болох нь шүү дээ. She is still working in the school her father founded. За тэгээд одоо хэдүүлээ нөгөө object-ийг оруулдаг гэдгийг нь дахиад нэг удаа харъя тийм ээ. Одоо гишүүн өгүүлбэр дээр хэрвээ гишүүн өгүүлбэр маань анх тийм ээ тусдаа нэг өгүүлбэр байсан бол her father founded the school гэдэг нэг өгүүлбэр байсан. За энэ гол өгүүлбэрийн хувьд she is still working in the school гэдэг юм 2 өгүүлбэр байсан байх нь тийм ээ. Тэнгүүд 2 schoolтэй юм чинь нэг school-ийг нь тийм ийм юутай олон давтаж хэлээд яах юм? Гингүүтээ шууд нэг скүүлээ тосдогцсон. За ямар скул юм бэ гэвэл her father founded гэд. За тэгэнгүүтээ нөгөө гишүүн өгүүлбэрт байгаа дэ скулийг яасан which-ээр орлуулад тийм ээ which гэж ингэж орлуулангуудаа урд нь оруулж ирээ тавьсан. Энэ яг энэ her father founded гэдгийнхаа урд. Тэгээ which her father founded гэдэг гишүүн өгүүлбэр болсон байгаа. За энэ тохиолдолд яаж вэ? Object in the school гэж тодруулсан object байгаасаа тийм ээ бидний нөө тосгож өгöd байгаа. Энийг which-ээр орлуулж байгаа учраас object-ийг оруулдаг conjunction гэж яриад байгаа байхгүй юу эдрийг. За хоёр дахь өгүүлбэрийг харъя. He is the man that I met at the conference. За тэр эрэгтэй бол нөгөө тэр залуу юм аа. Ямар залуу вэ гэвэл that I met миний уулзсан at the conference хурал дээр уулзсан залуу юм аа. За тэгэнгүүт энэ датыг бичихгүй байж болно. Тийм ээ. Энэ датын араас сууж subject verb гэж орж ирж байна. Энэ гишүүн өгүүлбэрийнхаа хувьд object-ийг оруулж байгаа юм байна энэ дат маань.
Тийм учраас he is the man I met at the conference гэж шууд хэлждэг гэсэн үг. За 3-т нь he whom I know is gentle. За тэр he whom I know миний мэдэх тэр залуу бол үнэхэрийн боловсон хүн, тийм ээ, боловсон юм аа гэж байна. I know him буюу him гэдэг обжектийн байрлал дээр him-ийг оруулсан whom гэдэг conjunction ахна. За whom-ийг болохоор хэдүүлээ ингэж ярьсан тийм ээ, зөвхөн бичгийн хэлэн дээр харьцуулагддаг. Ярианы хэлэн дээр whom-ийн оронд who гэж хэлэгдэж болдог. Тэгэхээр whom юм уу whoг нь ингээд дарчиж болох. He I know is gentle. Тэ мэдгүй хүмүүс болохоор яах нь he I know юу гэсэн үг юм те. Хоёр he гэснээр дахиад I гэдэг subject ороод ирсэн. No гэснээр is гэдэг subject ороод ирсэн байна гэд толгой нь иргэн. Мэдж байгаа хүмүүсийн хувьд эн чинь бол adjective clause. За adjective clause-ийн object-ийг оруулсан whom гэдэг conjunction-ыг нь дарцсан байна штэ. Гэт шууд харж чаднаа гэсэн he I know гэд бичсэн байхад. За the river which flows through the town is polluted. За энэ тохиолдолд дээр энэ which-ийг дарж болохгүй. Учир нь which-ийн ард subject verb гэсэн бүтэц биш, зөвхөн verb гэдэг бүтэц байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл the river за гişиг өгүүлбэртэй the river flows through the town. Тэр гол тийм ээ хотын голоор урсдаг гэд энэ subject-ийг оруулж байгаа байхгүй юу? The river гэдэг subject-ийг оруулсан which учраас энэ дээр хэдүүлээ дарахгүй байх ёстой гэсэн үг. За зөвхөн object-ийн дараах тийм ээ who which that whom холбоо суудыг бичихгүй байж болно гэж байгаа. За the pill I took made me sleepy. Тийм ээ. The pill миний уусан эм made me намайг болгосон sleepy нойрмог болгосон гэж байна. За this is the video I wanted to show you. Энэ бол тэр бичлэг шүү дээ. Ямар бичлэг юм бэ? I wanted to show you. Бидний чамд үзүүлэхийг хүссэн бичлэг шүү дээ, тийм ээ. За энэ дээр энэ урд нь одоо юу байгаа? Subject verb гэдэг ингэ явж байгаас доогуур нь зурсан гişиг өгүүлбэр маань урд нь бол нөгөө conjunction-ыг нь дарцсан байгаа тийм ээ. Энэ дээр that юм уу which гэдэг conjunction-ыг дарчжээ. Энэ дээр бас яасан? That юм уу which гэдэг conjunction-ыг дарчжээ гэж харж байна. The book I like is on the table. Миний дуртай ном ширээн дээр байна. He I love is powerful. За миний хайртай тэр залуу бол үнэхээр хүчрхэг тийм ээ. Is powerful. The assistant we met was really kind. За туслах we met бидний уулзсан тэрхүү туслах was really kind. Үнэхээр ийдэг байлаа. Ийдэг байсан гэж. За the assistant that helped us was really kind. За энэ тохиолдолд яаж юм? Энэ дээр нөгөө нэг subject байхгүй шүүд helped гэ үйлэг ороод ирсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ бол subject-ийн that гэдэг нь subject-ийн туслах байх нэ. Тийм учраас хэдүүлээ энэ дээр дарахгүй. За ойлгомжтой байгаас тийм ээ. Тэгэхээр object-ийн ерөөсөө л гişиг хэлбэр маань subject verb гэж эхэлж явах юм бол conjunction-ыг хэлэхгүй байж болох нэ. Энэ дөрвөн conjunction-ыг нь. Окей. За дараагийнх нь reduction буюу хураангуйлал гэдэг дүрэн байгаа. За хэдүүлээ болохоор сая хамгийн ихэнд ярьсан тийм ээ. Одоо энэ subject-ийг оруулдаг, object-ийг оруулдаг conjunction-ууд дээр өнөөдөр хичээлээ үзнэ гэсэн. Сая бол object-ийг оруулдаг conjunction-ыг ингээд бичихгүй байж болдгоо гэдэг дүрм үзсэн. За одоо тэгвэл subject-ийг оруулдаг энэ conjunction-ууд дээр хураангуйлал гэдэг дүрм гарч ирж байна. Reduction буюу хураангуйлал. За яагаад хураангуйлал ашиглаад байд юм бэ гэвэл англи хэл маань өөрөө short and nice буюу ингээд богинохон байхыг ирмэлцдэг тийм ээ. Богинохон ирнэ ойлгомжтой байхыг ингээд ирмэлцдэг. Тийм учраас хураангуйлал ашигладаг. За энэ хураангуйлал дээр 3 дүрм байгаа. За эхнээс нь 1-р дүрмийг хэдүүлээ харцгаая. Зөвхөн subject-ийн who which that 3 холбогчийг ашигласан үед хураангуйлнаа гэж байна тийм ээ. Окей. За 1-р хэн. За subject-ийн хувьд болохоор subject-ийг оруулсан conjunction гişиг өгүүлбэрийн хувьд conjunction нэмэх нь verb гэсэн бүтэцтэй байгаа. За тэгэнгүүт 1-р тохиолдол үйлэг маань verb маань to be үйлэг байгаа тохиолдолд гэсэн үг шүү. За
The car which is in the garage belongs to my father гэдэг өгүүлбэр байна. За энэ бидний мэддэг тийм ээ. The car, машин. Ямар машин бэ гэвэл which is in the garage. Гаражинд байгаа машин belongs to my father. Миний аавын эзэмшлийнхаа гэдэг өгүүлбэр байна. За тэгвэл энэ гишүүн өгүүлбэрийн үйл үг маань is буюу to be үйл үг байгаа учраас хураангуйлал хийж болно. Яаж хураангуулах вэ гэвэл which гэдэг conjunction-ага дараад мөн to be үйл үгээ дээрэс нь дарчна гэсэн үг. Тэгэнгүүт the car in the garage belongs to my father гэдэг хураангуйлсан өгүүлбэр болчихжээ. Гаражинд байгаа машин бол эзэмшлийнхаа, миний аавын эзэмшлийнхаа. За энийг хураангуулал гэдэг аах нь штэ. Conjunction-ыг нь тийм ээ to be үйл үгтэй хамттан дарчна. За энэ am, is, are тийм ээ to be үйл үг нь was, were, be, being гэх мэтчлэн эднэр байх юм бол яах нь conjunction-тай хамтд нь дарчих нэ. Ингээд үлдсэн ард нь ингээд үлдэж байгаа үгтэй хамт шууд ингээд хилэгдэждэг. Үлдсэн нь ингээд хамт хилэгдэждэг байна штэ. За адилхан жишээ өгүүлбэрүүд харцгаая. За эхнийх нь the book that is on the table is mine. За the book ном that is on the table. Ширээн дээр байгаа ном is mine. Минийхаа. За тэгвэл энийг хураангуулна тийм ээ. Одоо to be үйл үг. To be үйл-үгийн conjunction-тай хамт хураангууллаа. The book on the table is mine. За ийм тохиолдлыг хэдүүлээ өмнө нь харж исэн. Гэхдээ яг цаадах дүрмийг мэдэхгүй байсан тийм ээ. За одоо мэдэж авлаа. Тэгэхээр энэ on the table, the book on the table гэдгийг ард нь эн чинь хураангуулжсэн adjective clause байна гэж харна гэсэн үг. Хоёр дахь нь Jenny, who is my teacher, is very knowledgeable. За Jenny, тийм ээ, миний багш Jenny бол үнэхээр мэдлэгтэй хүн гэж байгаа. За тэгэнгүүт энэ who is хоёроо дарчлаа. Jenny, my teacher, is very knowledgeable. Ингээд хэлж болно гэсэн үг байна. Нөгөө нэг Jenny гээд оноос нь нэрийг нэмэлт мэдээлэл өгж тодтогж байгаа учраас хоёр талд нь таслал авдаг дүрм байна, тийм ээ. За тэр бол хിവэрэ байх нь. Тэгээд conjunction to be үлгтэй хураагдана. Дараагийнх нь the house which is on the corner has a beautiful garden. За байшин. Буланд байгаа тийм ээ. Буланд байгаа байшин үнэхэрийн үзэсгэлэнтэй нэг цэцэрлэгтэй гэж байна. За тэрийг the house on the corner has a beautiful garden гэж хэлж болох нэ. Дараагийнх нь the story which is available online is good. За онлайнаар одоо авч болдог story түүхүүд тийм ээ түүх is good. Гоё юм аа, сайн юм аа гэж байна. За энэ which is гэдгээ дарчих нь available online. The story available online is good. Okay. The woman who was at the meeting spoke about a business in Europe. За эмэгтэй who was at the meeting. Уулзалтан дээр байсан эмэгтэй spoke about the business. Бизнесийн талаар Европ дахь бизнесийн талаар ярьсан гэж байна. За who was гэдэг conjunction to be үлэг хоёрыг дарлаа. At the meeting үлдчихэ. The woman at the meeting spoke about the business in Europe. Okay. За дараагийнх нь the house which was beautiful was sold for $1 million. За энэ тохиолдолд тийм ээ үзэсгэлэнтэй байшин $100 зарагдсан гэдэг өгүүлбэр. Тэгвэл which was хоёрыг нь одоо хураангууллынхаа дүрмийн дагуу хураач. Тэнгүүд beautiful гэдэг ганц үг үлдчихэж байгааз тэмдэг нэр. За тэнгүүд хэдүүлээ ингээд үзээрэй. The house beautiful was sold for $1 million гэж хэлэхээр тохиромжгүй. За энэ тохиолдолд нөгөө тэмдэг нэр чинь тоцсож өгж байгаа нэр үгнийхээ урд нь гардаг гэдэг дүрмээрээ the beautiful house тийм ээ үзэсгэлэнтэй байшин was sold for $1 million. $100 зарагдсан. За ингэж ганцхан ширхэг тэмдэг нэр үлдээд байх юм бол тийм ээ зөвхөн тэмдэг нэр үлдээд байх юм бол тэрийг нэр үгийнхаа урд нь оруулж ирэх хэлцдэг шүү. Тийхгүйгээр энэ on the table тийм ээ ширээн дээр ингээ хиллэг бүтэн хиллэг үлдээд байх юм бол phrase гэж ярьж байгаа. My teacher тийм ээ за on the corner available online at the meeting гэх мэтчлэн хиллэгүүд үлдээд байх юм бол phrase-үүд үлдээд байх юм бол ард нь хэлнэ. Хураангуйсан үлдсэн хэсгийг нэрчигт нь хэлнэ гэсэн үг. За хэдүүл хоёрт нь.
За 3 4 байгаа гэсэн тийм ээ. Хоёрт нь. За conjunction verb гэдэг бүтцийн маань үйл үг маань verb маань 16 active цаг дээр байх юм болов гэж байгаа. За энэ тохиолдолд the athlete who won the race trained very hard. За тамирчин who won the race уралдаанд ялсан тамирчин trained одоо хичээлэлсэн, сургуулилсан very hard үнэхээр шаргуу сургуулилсан. За тэгэнгүүт энийг хэдүүлээ хэрхэн хураангуулах вэ гэвэл conjunction-ыгаа хураангуулна. Дээрээс нь 16 active цагийг үүсгэхэд тусалдаг нөгөө to be үйл үгнүүд тийм ээ. Туслах to be-гээ хамттан дарна. За ингээд дарчингууд цааталт нь юу үлдэг вэ гэвэл won, wins, win, winning, won гэд үйл үг үлдэж байгаа тийм ээ. Үндсэн үйл үг. За энэ үндсэн үйл үгийг хэдүүлээ ing гэдэг төгсгөлтэйгээр хэлнэ. Тэр үндсэн үйл үг нь ing төгсгөлтэй болох нь тэрнээс бусад бүх юм нь дарагдах нь штэ хураангуулагдах нь энэ who гэдэг conjunction-тайгаа хамт тийм ээ. За the athlete winning the race trained very hard. За орчуулгын хувьд биш үү? Ингээд хураангуулсан байгаа өгүүлбэрийг орчуулахдаа бид нар тэр гэд шууд мэдэх боломжгүй. Тэ winning the race гэдэг нь энэ 16 active цагийн аль нь ч байх магадлалтай учраас тухайн яригдж байгаа сэдв контекст дотроосоо хэрхэн орчуулахаа шийднэ, таамаглана гэсэн үг. За энэ дээр жишээлбэл the athlete winning the race trained very hard гэж байгаа. Тэгэхээр одоо уралдаанд ялсан тамирчин юм уу тийм ээ? Уралдаанд ялж байгаа тамирчин юм уу? Уралдаанд ялчсан байсан тамирчин юм уу тийм ээ? Уралдаанд ялах тамирчин юм уу тийм ээ? Эдрийг нь одоо тухайн контекстнаас л мэднэ. Тэрнээс биш зөвхөн энэ бол тэр гэд ганцаар орчуулах ямар ч боломжгүй шүү. За жишээ өгүүлбэр харъя хэдүүлээ. The girl who is writing an essay looks very focused. За the girl охин, ямар охин who is writing an essay нэгэн эссе бичиж байгаа охин looks very focused. Маш тийм төвлөрсөн харагдаж байна. Тийм ээ. За тэгэнгүүт хэдүүлээ дөрмийн дагуу conjunction-ыг за to be туслагтай нь хамттан дарлаа. Ард нь writing гэдэг үйл үг үлдэж байна тийм ээ. За энэ угаасаа ing төгсгөлтэй учраас энүүгээр нь бичигдэнэ. The girl writing an essay looks very focused. За эссе бичиж байгаа охин. За эссе биччихсэн охин ч юм уу тийм мэдэхгүй. Looks very focused. Маш тийм төвлөрсөн харагдаж байна. Okay. The students who will take the exam are feeling nervous. The students за who will хоёрыг дарсан байна тийм ээ. Гол үйл үг үлдэж байна. За энэ үйл үгийг ing төгсгөлтэй авах хэрэгтэй. The students taking the exam are feeling nervous. За she met a boy who was playing the piano. Тэр эмэгтэй нэгэн хүүтэй уулзсан. Ямар хүүтэй уулзсан? Who was playing the piano. Төгөлдөр хуур тоглож байсан хүүтэй уулзсан. За she met a boy. За who has was хоёроо дарна тийм ээ. Үйл үг маань угаасаа ing тийм playing the piano. She met the boy playing the piano. За төгөлдөр хуур тоглож байгаа хүүтэй уулзсан, төгөлдөр хуур тоглож байсан хүүтэй уулзсан аль нь мэдгүй. За энэ дэлгэрэнгүйгээр байсан бол бид хэдүүлээ шууд мэдэн штэ. Энэ хураангуулсан тохиолдолд шүү. За he respects a leader who has been helping the community. За тэр хэрэгтэй respects хүндэлдэг a leader одоо тэргүүлэгчийг, удирдагчийг хүндэлдэг. Who has been helping туслаж байсан the community. За нийгэмлэгтээ ингээд тусалж байсан удирдагчийг хүндэлдэг. He respect the leader helping the community. Leader helping the community. За ингээд товчулж хураангуулж байна. Who has been гэдэг бүгдээрээ хамтдаа хураангуулагдаж байгааг харж байгаа биз? Зөвхөн ганц үйл үг үлдэн, үйл үгээс бусд нь хураангуулагдана гэж байгаа. The man who teaches history is very knowledgeable. За түүх заадаг багш тийм ээ, залуу бол үнэхэрийн мэдлэгтэй гэж байна. The man за энэ дээр болохоор present simple цаг байгаа учраас ямар нэгэн to be туслах байхгүй тийм ээ. Зөвхөн conjunction дарагдлаа. Үйл үг, үндсэн үйл үг маань ing авч байна. The man teaching history is very knowledgeable тийм ээ. The worker who has been fixing the machine looks tired.
За ажилчин who has been fixing засч байсан засч байгаа ажилчин машиныг засдаг ажилтан тийм ээ. Looks tired. Ядарсан харагдаж байна гэж. The worker fixing the machine looks tired. За who has been гэх бүгдээрээ дарагдаж байна. We will meet a scientist who will discover new medicines. За бид нар we will meet уулзнаа. A scientist нэгэн эрдэмтэнтэй уулзна. Ямар эрдэмтэн? Who will discover new medicine? Шин тийм ээ, шин им ингэж нээж илрүүлэх эрдэмтэнтэй уулзнаа. За we will meet a scientist. За туслахыг нь conjunctionтай дарлаа. Үндсэн үйлгэн дээр ing авлаа. Discovering new medicines. We will meet a scientist discovering new medicines. Ингээд яах нь? Энэ артлын энэ хэсгийг хэдүүлээ scientist-ыг тосгож өгж байгаа clause гэдгийг нь тийм ээ reduction хийлэгдсэн, хураангуйлал хийлэгдсэн clause гэдгийг нь одоо мэдэж байх хэрэгтэй гэсэн үг. За ингэж орчуулж чадах нь шүү дээ. За 3 дугаарт conjunction verb гэдэг бүтцийн маань үйл үг маань 10 passive цаг дээр байвал идвэхгүй хэв дээр байвал өмнөхтэй адил conjunction-ыг нөгөө тусалж байгаа to be туслагчуудтай хамттан дараад хураангуулад үйл үгийг past participle хэлбэр буюу одоо өнгөрсөн цагийн 2 байдаг ш тийм ээ. Тэр хоёрын 2 дахь нь хувирганаа гэж байгаа. За тэгэхэд угаасаа нөгөө passive цаг чинь бүгдээрээ past participle хэлбэр дээр байдаг. За build гэл тийм ээ. Ингээ 3 янзаар хэлдэг шүү дээ үйл үгийг. За go, went, gone гэдэг ч юм уу. За энийг gone гэдэг 3 дахь нь тийм ээ. За өөр яадын see, saw, seen гэдэг 3 дахь. Энэ бол past participle. За энэ 3 дахь хэлбэр дээр нь яах нь вэ? Угаасаа passive-д хувирсан байдаг учраас тэрүүгээр нь л биччихнэ гэсэн үг. Энэ built гэдэг. За the house that was built last year. За өнгөрсөн жил баригдсан байшин has modern architecture. Орчин үеийн засалтай, архитектуртай гэж юм тийм ээ. За энийг яасан? Conjunction-ыг нөгөөний туслахтай дараад үндсэн үйл үг. The house built last year. Уучлаарай. The house built last year has modern architecture. За ингээд хураангуйлахад болно гэж байгаа. За чи өгүүлбэр харъя. I'm reading a book which is written by Нацаг Дорж. За би ном уншиж байна. Ямар ном бэ гэвэл which is written by Нацаг Дорж. Нацаг Доржоор бичигдсэн номыг, тийм ээ. I'm reading a book. За conjunction-ыг би туслахтай дарлаа. Үндсэн үйл үг маань past participle дээрээ байгаа. I'm reading a book written by Нацаг Дорж. За та нарын ийм тохиолдлыг бол харж ийсэн. Харж л байсан баа. Түгээмэл хэрэглэгддэг шүү дээ. Тэгэхээр энэ цаадах дүрм нь reduction хураангуйлал хэлэгдсэн adjective clause. The cars which are made in Germany are very expensive. За which are хоёрыг дарсан байна тийм ээ. The cars made in Germany are very expensive. За the invitations which will be sent tomorrow are beautifully designed. The invitations sent tomorrow are beautifully designed. За бүгднийг хамтдан дарсан үндсэн үйл үгээс бусдыг тийм ээ. I received an email that was sent by my boss. За би хүлээж авсан нэгэн имэйл хүлээж авсан. Ямар мэйл вэ? That was sent by my boss. Миний боссоор одоо илгээгдсэн имэйлийг тийм ээ. I received an email sent by my boss гэж шууд хэлж болох нэ. She will wear a dress which was designed by a famous stylist. За she will wear a dress гэж. Тэр нэгэн даашин өмсөх болно. Ямар даашин зэ гэвэл was designed by a famous алдартай одоо stylist түнээр зохион бүтээгдсэн даашинцыг өмсөх болно. За дарлаа. She will wear a dress designed by a famous stylist. We will visit a museum that has been renovated recently. We will visit a museum renovated recently. За renovated recently маань музеймыг тосгож өгч байгаа тийм ээ.
бид нар зочлох болно. Нэгэн музейгээр зочлох болно. Саяхан renovated шинжлэгдсэн, тийм ээ? Засагдсан, засварлагдсан тийм музейгээр зочлох болно гэж. За ингэж reduction буюу хурангууллыг 3 янзаар хийж болох нэ. За хэдүүлээ товчхон харах юм бол нэгдүгээрт хэрвээ clause, adjective clause маань үйл үг нь тийм ээ? Би үйл үг байх юм бол энийгээ яг нь дарчин remove хийгээд за conjunctionтай хамт remove хийгээд and keep the rest үлдсэнийг нь хэвээр нь бичнэ гэж байгаа. Хоёрдугаарт хэрвээ clause маань үйл үг нь 16 актив цаг дээр бичигдсэн байвал за to be үйл үг болон conjunction-ыг хамттан дараад үндсэн үйл үгэндээ ing төгсгөл залгана. Гуравдугаарт хэрвээ clause өгүүлбэрт маань үйл үг нь passive байх юм бол за conjunction-ыгаа би үйл үгтэй хамттан дараад үлдсэн үйл үг маань past participle хэлбэр дээрээ байна гэж байгаа. За ийм ерөөсөө reduction-ы 3-4 байна. За нэг хэдэн жишээ өгүүлбэр хэдүүлээ харъя. Full adjective clause. За эндээс reduced adjective clause гэж юм тийм ээ. The reduction хийсэн, хурангуйлал хийсэн гэж байна. The man who is talking to you is my friend. За одоо энэ дээр хэдүүлээд хурангуулах юм бол who-г хурангуулна, is-ийг хурангуулна тийм ээ. The man talking to you is my friend. Okay. The girl who was invited to the party didn't come. За партинд өргөцсөн охин ирээгүй. За who-г дарна, was-ыг дарна. За энэ болохоор passive өгүүлбэр байгаа учраас invited гэд хэвээрээ байна. The girl invited to the party didn't come. The students who are studying for the test look tired. Сурагчид тестийн төлөө одоо ингээд сурч байгаа сурагчид look tired. Ядарсан харагдаж байна гэж байна. За who-г дарна, are-ыг дарна. За үндсэн үйл үг маань active учраас studying гэ хэвээрээ. The students studying for the test look tired. The cars that are parked outside belong to the guests. За машинууд that are parked outside гадаа зогссон байгаа машинууд тийм ээ. Belong to the guests. Зочдынх юм аа. Зочдын эзэмшлийнхаа гэж байна. За энэ passive байгаа учраас хэдүүлээ that conjunction-ыг дарлаа, are-ыг дарлаа. За parked үндсэн үйл үг маань өнгөрсөн дээрээ. The cars parked outside belong to the guests. Зочдынх юм аа. The athlete who has won many awards is famous. За тамирчин тийм ээ. Маш олон шагнал хожсон тамирчин үнэхээр алдартай is famous. За энэ дээр who-г дарах хэвээр, has-ыг дарах хэвээр. За won. За won маань яах нь нөгөө нэг active цаг учраас ing авах хэвээр тийм ээ. The athlete winning many awards is famous. За ингэж хэдүүлээ хурангуулдаг байх нэ. За ерөнхийдөө яасан байх нь? Хэдүүлээ анхныхаа өнөөдөр үзэх ёстой гэжсэн хэсэг дээр очив тийм ээ. За subject-ийн who, which, that гэдэг 3 conjunction-ыг ашигласан байгаа үед reduction буюу хурангуулал хийж болно. За хурангууллыг яах нь үйл үг нь to be юу, active уу, passive уу гэдгээс шалтгаалаад хурангуулах дүрм нь бол өөр байна. За хоёрдугаарт нь бол object тийм ээ. Object-ийн who, which, that, whom гэдэг conjunction-уудыг хэлэхгүй байж болно гэж байгаа. Хэлэхгүй байж болно. За анх юм бол ер нь бол энэ одоо энэ өнөөдрийн энэ хичээлийг тийм ээ ашигласнараа илүү одоо дараагийн төвшөнд мэдлэгтэй гэдгээ одоо шалгалтын дээр батлах боломжтой. За бас илүү natural сонсогдох тийм ээ native хүн шиг тэр өгүүлбэрийн бүтцийг ашиглах боломжтой чадвартай болж байгаамаа. Тийм болохоор өнөөдрийнхөө хичээлийг сайн ингээд ойлгож авах хэрэгтэй шүү хэдүүлээ. За баярлалаа. Дүр баяртай.